Сайн бацгаана уу? Сайхан мэдээгээр 7 хоногийн тоймоо эхлүүлье. Эдэр жавхлан багшид тулгамдсан санхүүгийн асуудлыг ерөнхий сайд учраас шийдвэрлэж түүний мянган шавийн ирээдүйд хөрөнгө орууллаа. Сайн байна уу? Баяр хүргэе. Эдэр жавхлан багш болон түүний багийнхан IMC 2026 баг дунд ангийн олон улсын математикийн олимпиадыг эх орондоо анхудаа зохион байгуулан ажилласан юм. Уг олимпиадад дэлхийн 32 орны 600 гаруй сурагч багш болон бусад төлөөлөл зорин ирж оролцжээ. Манай улсын сурагчид тус олимпиадаас 2 алт 9 мөнгө 22 хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр 2-3 дугаар барьж шалгаран түүхэн амжилт гаргаад байна. Халуун баяр хүргэе. Амжилт хүсье. Тэгээ ийм амжилтын ард бол өдөр шөнөгүй хөдөлмөрсөн хүмүүс өнөөдөр үр төлбөрөөр барагдуулахын тулд лагерийн байшингаа зарна гэж одоо бичсэн байхыг нь харсан. Тэгэхээр энийг би бас ерөнхий сайдын хувьд зөв гэж бол бодохгүй байна. Тэгэхээр бид бол одоо танаас гарсан зардлуудыг бол ерөнхий сайдын хувьд санхүүгийн асуудлыг одоо би бүрэн шийдвэрлэнэ гэдгийг бас илэрхийлье. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн түүхэн амжилт гаргасан сурагчдаа маш их баярлаж байна, бахархаж байна. Ерөнхий сайд өөрийн биеэр хүлээн авч хүүхдүүд маань талархал илэрхийлж баяр хүргэснийг бол одоо би хувьдаа маш их талархаж хүлээж авч байна. Тэгээ бас баярлалаа гэж хэлээ. Сэтгэл бол маш өндөр байна. Өдийгөөс яг 100 хоногийн өмнө Монгол Улсын засгийн газар Монголын 100 мянга гаруй багш ажилчдын цалин 50% нэмэгдүүлэх түүхэн шийдвэрийг гаргаж бодит ажил болгож байлаа. Харин ойрын өдрүүдэд өвлийн болон копийн бэлтгэл ажилд Монгол Улсын засгийн газар төвлөрөн ажиллаж байна. COP17 буюу цөлжилттэй тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал Улаанбаатар хотноо эхлэхэд яг 15 хоног үлдээд байна. COP17-ыг зохион байгуулах бэлтгэл ажил 90 орчим хувьтай байгаа талаар байгаль орчин уурын амсгалтын өөрчлөлтийн сайд сандаг учир мэдээлэл өглөө. Уг хурлыг зорж 197 орны 4127 оролцогч ирэхээр албан ёсоор бүртгүүлжээ. Одоо бид нар үндсэндээ барилга байгууламжууд маань нэг 90 орчим хувьтай болчихж байгаа учраас цаашдаа яам юун дээр анхаарч байгааг бол бодлогын баримтчиг яг хэлэлцээр дээр энэ одоо Копос Улаанбаатар Копос ямар тунхаг бичиг гарах юм, төлөөлөгч нар яаж одоо оролцох юм, ямар хэлэлцээ байгуулах юм. Засгийн газрын ээлжид хуралдаан лав гарагт боллоо. Үйлжилт болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн явц тулгамдсан асуудлуудыг танилцуулав. Сургууль цэцэрлэгийн засварын ажлыг 8 дугаар сарын 15-ны өдрөөр бүрэн дуусгах нь шинэ хичээлийн жилд 1-ээс 3 дугаар ангийн сурагчдад сургуулийн автобус үйлчилгээр бэлтгэлээ хангаж байна. Энэ үйл 435 борлуулалтын цэгээр 280 мянган тонн хагас коксон түвш, 120 мянган тонн сайжруулсан шахмал түвшийг айл өрхүүдэд борлуулна. Дулааны 5 дугаар цахилгаан станц барих ажил 20% байна. Бөөрөлжүүдийн цахилгаан станцын 3 дугаар ээлжийг эх оны 12 дугаар сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. 2027 оны хаврын улиралд нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжийн сонгол шалгаруулалтыг 2 удаа зарлаж 20 аж ахуйн нэгж оролцсон 11590 тонн мах бэлтгэх хүсэлт ирүүлээд байна. Нийтдээ үйлчлэлтийн хүрээнд бид нар 573 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаас одоогийн байдлаар 7 сарын 29-ний байдлаар үйлчлэлтийн бэлтгэл ажил 57%-тай хэрэгжиж байна. Ерөнхий сайд учраас Сэлб дэд төв төслийн гүйцэтгэлтэй танилцлаа. Чингэлтэй дүүргийн 158 га талбад байгуулагдаж байгаа 8500 айл өрх амьдрах энэхүү бүтээн байгуулалтыг Smart Сэлб City болон хөгжүүлэх чиглэлийг өглөө. Мөн уг төслийн орон сууцны метр квадратын үнийг бууруулан зорилтод бүлэгт хүргэж ажиллахыг нийслэлийн болон төслийн удирдлагуудад үүрэг болгов. Метр квадратын үнийг одоо бууруулах хэрэгтэй. Энэ дээр нийслэл одоо өөрсдөө одоо санхүүгийн бусад одоо арга хэрэгслээ ашиглаад шийдлээ танилцуулъя. Бүгдээрээ нэг юм үлгэр загвар болсон Сэлб Smart City гэдэг нэг юм загвар энд хийж хэрэгжүүлж харуулмаар байна. Хүннүүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудаа Монгол улс дэлхийн соёлын өвд бүртгүүллээ. Цаашид хүннүүгийн дурсгалууд өвийн цогцлбор бүхий газруудад улсын хамгаалалтын бүсийг тогтоон иргэн тойрныг нь хамгаалалтад авч газар олгохыг хориглох юм. Энэхүү гайхамшигт хосгүй давтагдшгүй дурсгалыг хадгалах, хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх нөхцөл бүрдэж байгаа. 7 хоногийн тойм танд хүрлээ. Таны эх 7 хоногийн ажилд амжилт хүсье.